Эрхэм өндөр та бүхний амрыг ирээ. Хэлж студиэс бэлтгэх хүргэдэг эсвэл дооны дэргэдээс нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ дугаарт хил хамгаалах байгууллагын марш тусгай бэлтгэлийн аврах шалгаруулах тэмцээн болон шилдэг бүлэг шалгаруулах тэмцээнийг сурвалжлан үзүүлэх болно. За Хилийн цэргийн тэг 267 дугаар тусгай салбарт 3 өдрийн турш зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээний өнөөдрийн гарааны өмнөх ажиллагааны даалгаврууд эхэлж байна. Та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамт байна. Цаашид орших Монгол улсын ойбот баг өмнөд хэдийн цогцох зүрх ашиг асан тогшиг мадан аягшиг нэгэн ус угаад орш хей Гарааны өмнөх ажиллагаанд жагсаалын бэлтгэл, гардан тулааны үзүүлбэр, галын бэлтгэл, биеийн тамир, үе олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэл гэсэн 5 цэг дээр маршийн тамирчид маань сулааны дагуу даалгавраа гүйцэтгэж эхэллээ. Энэ тэмцээний эхний шат 5 бүстэй зохион байгуулагдаж, тэндээс шалгарсан бэлтгэл сайтай шилдэг оролцогчид энд өрсөлдөх учир алтан медаль хэний чингэрт ялалцахыг урьдчилан таах аргагүй юм. Гэхдээ нэг хүн сайн байх бус бүгд хамтдаа гар нийлж хамтарч ажиллаж чадсан баг л энэ тэмцээний ялагч болно. За говь жилийн бүсээ төлөө хил хамгаалах байгууллага марш спорт тэмцээний 10 шалгаруулах тэмцээнд оролцож байгаа маш их баяртай байна. Ингээд Хилийн цэргийн 131 дээр ингээ удирдлага хамт олон болон нийт ангийнхаа бие бүрэлдэхүүнд маш их баярлалаа гэж хэлье. Өнөө яг бус дугаад өрсөлдөж байгаа учраас ямар нэгэн алдаагүй бүгд бэлтгэлийн хугацаанд яаж хэл яг тэрэн шиг ихийг манай залуучууд зорьсон. Тэгээд тэрэндээ хүрч чадлаа гэж хэлмээр байна. Гисалийн үзүүлэлт тоглох гардан талааны үзүүлэлт тоглолт норомтын удаа бүрэн хийгээд дуусгасан байгаа. Тэгээд сарын хугацаанд бэлдсэн. Ер нь бол хангалттай бэлдсэн гэж бодож байгаа. Одоо бэлдсэн бэлтгэлийнхаа үр дүнг л харуулах хэлтлээ дээ. Манайх туршлагатай тамирчид олон байгаа. Дээрээс нь чадварын хувьд ер нь бол нэг бусад багуудаас дутаад ах юм байхгүй. Ер нь бол илүү л гэж бодож байна. Маргааш бол одоо яг тэмцээний эцсийн шат байгаа. Тэгэхээр өөрт байгаа бүх нөөц бололцоогоо гаргана. Тэгээ бэлтгэлийнхаа үр дүнг одоо маргааш шалгуулна да. Хил хамгаалах байгууллагын марш тусгай бэлтгэл цогцлбор тэмцээний гарааны өмнөх ажиллагаа энэхүү амжилттай өндөрлөлөө. Харин яг одоо ахлагчийн жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа шилдэг бүлэг шалгаруулах тэмцээний гарааны өмнөх ажиллагаа энэхүү эхэлж байна. Буйхай тэмцээний үед 5 цэгүүд дээр шилдэг ахлагч нар маань даалгавраа гүйцэтгэх болно. Буйхай тэмцээнд шилдэг ахлагч нараа автомат зарлж угсрах, магазинд сум цэнэглэх, хилийн алба, үе олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэл гэсэн даалгаврыг гүйцэтгэх бөгөөд цэгээс цэгийн хооронд 100 м байх юм. Шилдэг бүлгүүд байраа эзэлж тэмцээн эхэллээ. Сэтгэл маш өндөр байлгүй яах вэ? Мэдээж энэ бол ахлагчийн. Тэгээд ахлагчийн бүлгийн хувьд бол энэ чинь баг анхны тэмцээн байх гэж бодож байна. Бид эдгээр шин зүйлийг сорих зорилгоор арай олон төрлийн тэм нөрөвтэйгөө цэгүүд нэмэгдсэн байна. Тэр утгаараа бид нар одоо жишээлбэл дороонд ажиллаж чадахгүй байлаа гэхэд одоо энэ дээр нэг тагнуулын цаг байгаа шүү дээ. Тэгэхэд бол бид нар дороонд ажиллавал сурж ийн, англи хэлээ илүү сайн бэлдэж ийн. Ер нь бол тийм биднийг жоохон хөгжүүлсэн тийм арай өөр шин төвшний юу байна марш тагтгаа гэж бодож байна.
Шилдэг бүлгийн тэмцээний гарааны өмнөх ажиллагаа үргэлжлэн англи хэлний мэдлэг, багаар ажиллах чадвар, эх орны сэдвтэй асуултад багаараа хариулах гэсэн даалгаврыг гүйцэтгэж, оюун ухаан, мэдлэг ур чадвараа сорьсон юм а. Өнөөдөр одоо энэ Марс тусгаал цогцлбор тэмцээний гарааны өмнөх ажиллагаа гэдэг яг цэргийн хүний одоо өөрийнх нь өдөртний амьдрал үйл ажиллагаа сургалт бэлтгэлийн одоо төвшин шалгасан одоо 5 үзүүлэлтээр гарааны өмнөх ажиллагааг багуудын одоо хэрхэн тусгал хөдөлгөөнийг гүйцэтгэж байгаа байдлыг бол одоо шалгаж дүгнэх арга хэмжээ явагдаж байна. За ингээд бас нэг нэгдсэн байдлаар дүнгийн нэг бас нэг шагнал тургуулын байдлаар нь аваад үзэх юм бол багуудын бол одоо өрсөлдөөн бол бас нэлээд өрсөлдөөнтэй тэмцээн бол одоо сонирхолтой болох юм бодлоо бас төр зураг харагдаж байна. Багуудын хоорондох цагийн зөрөө бол ерөөсөө 1 минутаас 2 минут хүрэхгүй байна. Тэгэхээр энэ бол одоо маш одоо өндөр өрсөлдөөнтэй тэмцээн болно. Маргааш өглөө одоо маршийн замлаар эмэгтэй зэргийн албаагч 6 км, эрэгтэй зэргийн албаагч 10 км гүргээд тэгээд тодорхой хэмжээний 6-аас 8 цаг дээр үүрэг гүйцэтгэж явна гэдэг бол одоо бас тэмцээнд дуусаагүй. Зөвхөн өнөөдөр гарааны өмнөх ажиллагааны дүнгээр бол одоо бас энэ баг нь сайн юм а, энэ баг нь одоо жоохон таарах хамаа гэж үнэлэх бол ямар ч боломж байхгүй. Байгууллагын хэмжээнд өрсөлдөнд бусад бүсүүдтэйгээ өрсөлдөнө гэдэг үнднээс бол багууд бол бэлтгэл сургалтаар нэлээд чамбай сайн хангасан дүр зураг бол харагдаж байна. За энэ удаагийн тэмцээний онцлог гэвэл энэ жилиг одоо Монгол Улсын ерөнхийлөгч зөвшөөрсөн ерөнхий хамгаалагч ахлагчийн жил болгон зарцсантай холбогдуулан ахлагч бүрэлдэхүүний одоо шилдэг бүлэг гэдэг 4 хүний бүрэлдэхүүнтэй энэ дундаа одоо зайлшгүй нэг эмэгтэй зэргийн албаагчийг оролцуулаад ингээд 4 хүн үүрэг гүйцэтгээд явж байгаа бол одоо нэлээд онцлогтой тэмцээн болж байгаа. За ахлагч бүрэлдэхүүн маань мэдээж энэ одоо тэмцээнд оролцохын тулд тодорхой хэмжээний бэлтгэл сургууль хангагдсан. Урд өмнө нь Марс тусгай хөтөлбөрийн тэмцээнд оролцоо явуулахад хэн нэгэн офицерын бүрэлдэхүүн ахлаад явж байдаг гэсэн бол энэ удаагийн тэмцээнд ахлагч бүрэлдэхүүн дотроос тэр ахлагчийнхаа хэн нэг нь энэ дөрвийг ахлаа явж байгаа. Тэгэхээр нөгөө ахлагч өөрөө яах нь шийдвэр гаргаж явж байгаа. Тухайн цаг дээр хэрхэн ажиллах вэ? Цэгээс цагийн хооронд яаж шилжих вэ? Үлдэж байгаа цаг хугацаагаа хэрхэн нөхөх үү гэдэг дээр бол ахлагч бүрэлдэхүүн өөрснөө одоо шийдвэр гаргаад ингээд явж яах гэдэг бол бас энэ тэмцээний нэлээд онцлогтой үйл ажиллагаа харагдаж байгаа. Хил хамгаалах байгууллагын Марш тусгай бэлтгэлийн аврах шалгаруулах тэмцээн энэхүү 2 дахь өдөр амжилттай эхэлж байна. За өнөөдөр бүс-бүсээс шалгарч ирсэн эрэгтэй 5 тасаг 10 км-т 8 цэг дээр, эмэгтэй 5 бүлэг 6 км-т 7 цэг дээр тус тус үүрэг гүйцэтгэх юм а. Баг тамирчиддаа амжилт хүсье. Шилдэг эрэгтэй тасгийн хамгийн ихний цэг гарнат шидэл. Дараа нь ерөнхий цэргийн саадын зураас буудлага, таагтаг, байгалийн болон зохиомол саад, хөнөөлийн голомт, цэргийн байр зүй, өө олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэл гэсэн 10 км-т 8 цэг дээр даалгавар гүйцэтгэнэ.
Сургуультай шоронд байхгүй гарлаа. За хил хамгаалалт байгууллагын марш тусгай бэлтгэлийн аврах шалгаруулалт тэмцээн амжилттай үргэлжилж байна. За яг одоо бол хамгийн ихний анги буюу Хилийн цэргийн 303 дугаар ангийн одоо тасаг маань үрг амжилттай гүйцэтгээд орж ирлээ. За дэд ахлагч Ариун Болтойхоо сэтгэлийн сонсъё. За даалгавар гүйцэтгэхэд ямар байна? Даалгавар гүйцэтгэд нь гайгүй лаа. Тэгээд ер нь сэтгэл маш өндөр байна. Бас энэний өмнөх төвмсээ марш тактикийн тэмцээнд бас ингээд яваад замлаа яваад үтцсэн болохоор бас энэ хил хамгаалахын аврах шалгаруулах тэмцээнд ер нь үгдээс гайгүй л. Яг нэг саадын зурус байгалийн 3 саад нэмэгдсэн болохоор тэрнээс нэг бусдаар бол нэг төрдөдөх юм бол алга. Бас дан ганц би биш ерөөсөө бид гэдэг үгэн дээр явж байгаа болохоор бас маш сайхан үрэг үүсгээд ороод ирлээ. Ялангуяа цэргийн албаагчдын одоо цэргэлж чагсаал байдал, цэргийн мэдлэг, ур чадварыг маш их дээшлүүлдэг. Маш их ой спортлоо ер нь бол цэргийн олимпик гэсэн үг. Олон сайхан аав үүдтэй мөр зэрэгцэн уралдаж хүчээ үзэж байгаадаа маш талархаж баярлж байна. Халерийн бүсээсээ халтаваад ирсэн. Сэтгэл маш өндөр байгаа. Манай тэр 130 өдрийн хамт олонны маршийн бүрэлдэхүүн сэтгэл үнэхээр сайхан өндөр, бэлтгэл үнэхээр сайхан хангагдсан. Бид тэгээд маршийн замлын амжилттай тулаад ирлээ. Сэтгэл маш өндөр байна. Одоо ой тагийн бүсээс шалгараад баг дамжтаа аваад оролцож байгаадаа баяртай байна. Тасгийнхаа бүрэлдэхүүнийг одоо сэтгэл санаагаар нь дэмжих. За гүйж явахад одоо үүрэг чиглэх, норимтын үдэг хийхэд нь норимтын цэгээс цэг руу очиж явахдаа одоо үүрэг чиглэх тийм ийм даалгаврыг энэ дээр ингэж онцгойлон анхаараарай, тэгж хийшүү гэд. Ерөнхийдөө тэгээд үүрэг чиглүүлээд бэлтгэлийнхаа хугацаанд бэлжсэн тэр юугаараа л ерөнхийдөө оролцлоо. Тэгэхэд амжилттай оролцож барайндаа орж ирсэндээ баяртай байна. Өнөөдөр тасгийнхаа бүлэгт хэмжин зааварлагч үүрэг үүсгэсэн. Өнөөдөр манай баг бас амжилттай барайнд орж ирсэн. Харин шилдэг эмэгтэй бүлэг муу айдал гарнад шидэж ерхий цэргийн саадын зурвас, буудлага, тактик, хөнөөлийн голомт, цэргийн байр зүй, өө олноороо хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн норматив зэрэг 6 км-т 7 цэг дээр даалгавар гүйцэтгэх юм аа. Гараа. За, тэр машины даатгалын тэтгэл чиглэл хоримдаа госон миний орос явна. Тал хэрээс ирсэн болохоор нэг дандаа тал газар ийм өгсөөр газар ер нь бараг гүйж үзэж байгаагүй. Тэгээд ер нь их л төвчээр шаарсан. Сайхан тэмцээн боллоо. Анх удаага бүстэй ороо анх удаага ингээд их хамгаалах байгууллагаас төлөөлөөд, ангиа төлөөлөөд ингээд оролцож байгаад маш их баяртай байна. Тий, би ер нь нэг бүглэг дундаас хамгийн жоохон хамгийн жижигхэн биетэй нь бас насаараач жоохон биеэрч жижиг. Өглөөр хөгжмийн айс сонсонгууд ингээд цаанаасаа нэг огшоод бүр улам гүмээр санагдаад яг тийм л халаа нүднээс гарахад тэгээ яг энэ доор ирээд өксдөг дээр л ер нь жоохон хэцүү. Тэгээд яг нөө өглөөр хөгжмийн аяыг сонсоод огшсондоо л гүйж орж ирсэн дээ. Хил хамгаалалт байгуулагдаад бол 13 оноос ахуулаад 14 оны хилчдийн бас 10 жилийн өмнөх маршинд зүүн бүсээс тасгаа зүүн бүсээ авраг болж исэн. Хил хамгаалалт байгууллагынхаа төвийн бүс дахиж ирээд бид нэр 4-р анд орж ирсэн. За тэгээд 2015, 17, 19 онод ерөнхийлөгчийн маршинд тасгаа авч орж исэн. Нэг хүрэл медаль авч ирсэн. Энэ жил одоо ингээ 2024 онд энэ том тэмцээн зохион байгуулж маш их үр дүнтэй арга хэмжээ гэж бодож байгаа. Шилдэг бүлгийн тэмцээн эхэлж байна.
Энэ тэмцээнд ахлагч нар оролцох буюу 3 эрэгтэй, 1 эмэгтэй оролцогч өрсөлдөх учраас эмэгтэйчүүдээс их зүйл шалтгаална гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж ирсэн юм а. Мөн тусгай даалгаврын цэг буюу хилчид орчин үеийн хил хамгаалтаа нисэгчгүй нисэх хэрэгсэл буюу дорон ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан дорон ашиглаж өгөгдсөн цэгээс А3 хэмжээтэй цаасан дээр бичсэн үгийг уншиж төв рүү илтгэх даалгавар оруулжээ. Нөгөө цэгээс цэг хоорондох ажиллагаа, цэгийн гүйцэтгэх ажиллагаа айгу чухал. Нөгөө торгуу шагнал байхгүй учраас яг нөгөө цэвэр цагт оролцож байгаа учраас цэгийн ажиллагаа маш хурдан хийх шаардлагатай. Тэр талын юмнууд дээр л голцоо анхаарал хандуулж ажиллаа. Хөлөө нийлүүлээ тороосоор татаг үйцээ. Яагаад гэвэл нөгөө яг гол өгсүр зэг учраас тэн дээр шахажлаа. Анхудаа л марш тактикийн тэмцээнд бэлдэж оролцож байна. Тэгээ ой таагийн бүсээс шалгарч гарч ирсэн хилийн цэргийн тэг 101-р ангийн баг тамирчид бид бүхэн маш амжилттай оролцлоо. Энэ тэмцээнд зөвхөн хар амиа бодоод гүйхүү эсвэл бусдаас туслаад гүйхүү гэдэг нь одоо гар нийлэмжтэй ажиллагаанаас одоо бүрддэг юм уу да. Агч нарыг сорьсон ийм шинэлэг бас цэгүүд орсон сайхан тэмцээн болж байгаад нь манай агчийн бүрэлдэхүүний зүгээс маш сэтгэл өндөр байна. Удаан хугацаанд хийсэн бэлтгэл, хамт олонны итгэл, багийнхны сэтгэл, гэр бүлийн хүлээлт бүхэн маршийн тэмцээнд оролцохоор ирсэн тамирчин бүрийн дотрыг дэнслэнэ. Энэ тэмцээнд багийн ажиллагаа чухал гэдгийг ахин тодтоод замлын явцад найзынхаа, хамтрагчийнхаа бууг авч үүрэнгүйж бариандаа орж ирсэн тамирчдын сэтгэлдлийг хүргэж байна. Хилийн тэв 131-р анги байна. Одоо говь цэлийн батруудаас 1-р байранд орж одоо байгууллагын аврагт одоо хүч үзэхээр ирсэн. Тэгээд амжилтаа одоо багаараа замаа дуусгаад орж ирсэндээ баяртай байна. Манайх одоо гүйлтийн бэлтгэлээ, гарааны өмнөх ажиллагаа бүх одоо бэлтгэл сургалтыг Өмнө Говь аймагта Далан залгад хотод Хилийн тэв 131-р анги дээр маш сайн бэлтгэлээ хангаж ирсэн байгаа. 2 буу өрсөн байна тий. Оо тий. Найзынхаа. Тий, манай багийн маань гишүүний найзын маань боо. Тий, түүнэндээ туслаад одоо ядраахгүй аль болох бууг нь аваад хугацаа хожиж орчих ихэн тусдаад ийм тактик хэрэглэсэн байгаа. За үнэхээр маршийн замнал бас чанга байлаа. Тэгээ манай нэг хүн жоохон суултаад тэгээд бууг нь авахаас өөр арга байхгүй байсан. Тэгээд тийм учраас одоо бууг нь аваад гүүрээд гүлээ 6 км гэж бараг 4 км шахав гэсэн. Өөдөө өгсүр газар бол бас жоохон бас 2 буутай гүүн гэдэг бас чангалтай. Тэгээд одоо туулахаас өөр арга байхгүй. 2 дахь бууга тэр хөнөөлийн цэгээс авч өрсөн байгаа. Баг тамирчин хамт олноо бодоод л тэгээд өрсөндөө. 3 өдрийн турш хил хамгаалах байгууллагын шилдэгүүд секунд дойлтой уралдан урагш тэмүүлсэн, хүчээ нэгтгэсэн, нэгнээ илүү ихээр ойлгосон тэмцээний дүн гарч шилдэгүүд тодорлоо. Хил хамгаалах байгууллагын марш тусгай бэлтгэлийн аврах шалгаруулах тэмцээний шилдэг эрэгтэй тасгийн 1-р байрт дэслэгч Жангаробатар ахлагчтай Хилийн цэргийн 303 дугаар анги. 2-р байр Ахмад Дашчандаг ахлагчтай Хилийн цэргийн 131-р анги. 3-р байр Ахмад Жарданбек ахлагчтай Хилийн цэргийн 165-р анги. Харин шилдэг эмэгтэй бүлгийн 1-р байр Ахмад Отхон Дулам ахлагчтай Хилийн цэргийн 166-р анги. 2-р байр дэслэгч Цэвжав ахлагчтай Хилийн цэргийн 303-р анги. 3-р байр Ахмад Сарантуяа ахлагчтай Хилийн цэргийн 101-р ангиуд шалгарлаа. Мөн шилдэг бүлгийн 1-р байр Ахлах ахлагч Гинтэн Дорж ахлагчтай Хилийн цэргийн 131-р анги. 2-р байр Ахлах ахлагч Эрдэнэбат ахлагчтай Хилийн цэргийн 165-р анги. 3-р байр Ахлах ахлагч Мөнх Эрдэнэ ахлагчтай Хилийн цэргийн 101-р ангиуд тус шалгарлаа. За манай баг бол Хилийн цэргийн 166 дугаар анги эмэгтэй шилдэг бүлэг. Манай Гинтэн Дорж ахлагчтай бүлэг болохоор шилдэг авраг бүлгийн авраг баг. Дашдандаг Ахмадтай эрэгтэй тасаг болохоор 2 дугаар байрыг эзэлж маш том амжилт хүлээлээ.
За бэлтгэл сургалт хийх хугацаанд амжилт бүтэлт тэмцсэн ангийнхаа хамт олон болон хурандаа амарснаа захирагчтай Хэлэн цэгийн 131 дугаар ангийнхандаа бүгдэнд нь маш их баярлалаа. Говь зүйлийн бүсийн тэмцээн маш өршөлдөөнтэй хүчтэй болсон. Тэр хүчтэй болсныхоо үр ашгаар бидний энэ аваргын алтан цомыг өргөөд байж байна. 2024 онд хил хамгаалах байгууллагаас ахлагчийн жилийн хүрээнд зохион байгуулсан шилдэг бүлэг шалгаруулах тэмцээнд одоо анх удаага зохион байгуулагдж байгаа энэ хүү тэмцээнд одоо амжилттай оролцсондоо маш их баяртай байна. Тэгээд манай анги бол говь зүйлийн бүсээс тэргүүн байрын шалгарч улмаар энэ тэмцээний 2 дугаар шат буюу хил хамгаалах байгууллагын аврах шалгаруулах тэмцээнд өмнөд ус говь зүйлийн бүсэнд тэргүүлж төлөөлөн оролцож мөн говь зүйлийн бүсийнхээ 6 өтрөөдийн анги хамт олонны итгэлийг алдахгүйгээр энэ байгууллагын аврагт төрүүлсэндээ сэтгэл маш өндөр байна. Энэ тэмцээнд амжилттай оролцоод одоо манай багш дасгалжуулагч нар маш сайн ажилласан. Тэгээд энэ тэмцээнд бүсийнхаа шилтгүүтээ өрсөлдөж төрүүлсэндээ маш баяртай байна. Ийхүү хил хамгаалах байгууллагын марш тусгай бэлтгэлийн аврах шалгаруулах зохицолбор тэмцээн болон ахлагчийн жилийн хүрээнд шилдэг ахлагч нарын дунд зохион байгуулсан шилдэг бүлэг шалгаруулах тэмцээн 3 өдрийн турш амжилттай болж өнгөрлөө. Хэлчид улсын хил хамгаалалт шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах үндсэн үүрэгт ажлаа нэр төртөө гүйцэтгэхээс гадна цэргийн хэргийн мэдлэг ур чадвараа дэвшлүүлэхэд хэрхэн анхаарч сургалт бэлтгэлээ зохион байгуулж байгааг энэ тэмцээний үр дүнгээс харж болох юм а. Энэхүү тэмцээнээс шалгарсан шилдэг оролцогчид 6 дугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит марш тусгай бэлтгэлийн аврах шалгаруулах тэмцээнд мянган хэлчтэй төлөөлөн оролцох болно. Нийт хэлчиддээ амжилтын дээдийг хүсье өрөөгөөд энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлөё. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.